Монгол Улсын их хурлын дарга энх бол 40 Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хөшгийн хөндөд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын их хурлын дарга энх болдыг дагалдан Улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энх болд зам тээврийн хөгжлийн сайд Ган Батуулан албаны бусад хүмүүс ажиллалаа. Энэ байгууламж бол одоо ашиглалтанд орох хугацаа бол нэлээд төгссөн. Монгол улсын гадаадад гарц улс орны нүүр царай болох ийм онцгой объектоо одоогоос 11 жилийн өмнө 2006 оны 3 сард би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад айлчил хийж Японы ерөнхий сайд Ноён Койзумид Монголд олон улсын нэг сонгоцны буудал барих талаар санал дэвшүүлж бидний бодод тооцож байгаа зүйлүүдийг танилцуулж тэр танилцуулга ярилцсны дагуу бол 4 сарын дараа 2006 оны 7 сард Койзумын ерөнхий сайд Монгол улсад айлчилж таны тавьсан асуудлыг бол бид нар судалгаа хийж ер нь авч үзэх болсон гэж хариу өгсөн. Нисэх буудал барих ажил 2013 оны 6 дугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд 100% Япон стандарт буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн дэвшилтэд байгууламж болжээ. Нисэх буудлын үдэх, угтах танхим ойлгомжтой зохион байгуулалттай ба одоогоор 6 гарц баригдсан ч цаашид 20 хүртэлх өргөжүүлэх боломжтой гэнэ. Мөн нисэх буудлаас 6 онгоц зэрэг хөөрч болохоор төлөвлөжээ. Одоо бол энд Монголын талын хөрөнгөөр барьж байгуулах зарим нэгэн объектын ажил бол бас дутуу байгаа зүйлүүд байна. За энийг бол бид нэр хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж Монгол улс энэ том төслийг хэрэгжүүлэхэд хүлээсэн үүргээ бол хэрэгжүүлж биелүүлэх ёстой гэж үзэж байгаа. Улсын төсвийн зэрэгцээгээр бас орон нутгийн төсөвдөр эрчим хүчний их үүсвэрийг хангах асуудал дээр бас асуудал яриа байгаа юм байна. Энийг бид нар бас холбогдох байгууллагууд нь үүрэг чиглэлийн бол өгч ингээд энэ байгууламжийг бол ашиглалтанд оруулах энэ ажлыг бол аль болохоор түргэх ёстой гэж үзэж байгаа. 2 сарын өмнө байгууламжийг улсын болон техникийн комисс шалгахдаа хаалганы бариу солих, хазгаан наасан, ханы хавтанг засах зэрэг 1164 ажлыг гүйцээж хийх шаардлагатай гэсэн санал дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс хойш 900 гаруй ажлыг хийсэн. Одоо дутуу байгаа 200 орчим ажлыг дуусгавал төслийн нэгж хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх юм байна.